За юу анда манайхаа. За AI ингээл ертөнцид амар их юм болж байна. Тэгээд тэднээс одоо эхнээс нь авахад яри. За сүүлд бол Fable ингэж одоо хугацаагаа сунгаал те бусдыйтайгаа ингээл өрсөлдөхөд ингээ зөндөө юм хийгээ яваад байна. Тэгээ хажуугаар нь бас одоо ChatGPT-гийн 5.6 гарч ийн. Дээрээс нэмээд юуны Twitter буюу одоо Elon Musk сүүлд нэг Cursor гэдэг эдитер одоо компаниг хөдөлж авсан. Тэгээ тэрнийхээ өөрсдийнх нь одоо юм AI-тай байсан. Тэгээд Grok гэдэг одоо Twitter-ийн AI ингээд одоо хооронд нь холбоод тэгээд SpaceX AI гэдэг ингээд сонин нэртэй зөө. Тийм компани үүсгээ тэрэн доороо ингээд одоо Grok-ийн шинэ модель буюу 4.5 гэдэг модельийг гаргасан байгаа зөө. Тэгээд тэрийг болонгууд өөрсдийнх нь одоо ингээд бенчмарк буюу одоо ингээд тест хийгээд аль нь илүү одоо ухаалаг байна гэдгийг шийдэх одоо тийм үзүүлэлтээр болонгууд бүр ингээд Fable-ийн ингээд зэрэгцээ очсон юм байлгаад байгаа байхгүй. Тэгээд тэр нь яаж одоо бид нар бүр ингээд одоо за SpaceX AI гэдэг одоо энэхүү Twitter хандл одоо хуудаснаас ингээд одоо пост орсон байгаа. За энэ Grok-ыг бол ийм хүчрэг болно одоо гарч ирнэ гэж одоо хинч төсөөлөөгүй байсан. Ягаад гэвэл энэ яг үед болонгууд Cloud-ийн Fable 5 ингээд амар одоо хайптай амар олон хүний хандлт авцсан байж байгаа. Тэгээ араас нь болонгууд ChatGPT-гийн одоо OpenAI-аас GPT 5.6 гэдэг бол амар хүчтэй модель гэж гарчиж байгаа. Fable-с бүр ингээд амар ухаалаг гэж гарчиж байгаа. Тэгээд тэр үед нь болонгууд энэ Grok-ийн шинэ модель гарч ирнэ гэж цаадуулж ярьснаа шууд ингээд ChatGPT-гийн одоо OpenAI-с өрсөж ингэж релиз хийгээд тэгээд тэр нь болонгууд тийм нэлээд хүчрэг гарчиж байгаа. За одоо энэ дээр болонгууд юу хийж болох вэ гэвэл Grok-ийн өмнөх модель нь бол бүр амар суг байсан. Тэгээд одоо болонгууд яаж байгаа вэ? За энэ зургийг харъя. За энэ зургийг харах юм бол одоо Fable Max гэдэг одоо Fable-с одоо муу тэгээд GPT 5.5-ын X хаяас бол арай муу гэж байгаа. Гэхдээ бол энэ ингээ баг өрсөлдөх байгааз тэгээд Opus 4.8-аас бол хамаагүй сайн. За ингэж одоо бүр өөрсдөө гаргаж иж байгаа. За тэгээд за энд байна. За энийг харах юм бол эндээс бүр амар юм харагдан зөө. За би өөрийгөө ийш тавьчих. За энд юу харагдаж байгаа вэ штэ? Та хэд болонгууд энэ Fable 5 хаяыг харж гинөө. Тэгээд Fable 5 хаяыг одоо Grok 4.5 хаятай ингээд зэрэгцүүлээд үзэнгүүт энэ ингээд дээш болонгууд нэг одоо score буюу одоо ухаалаг байдал нь багхгүй. Тэгэхэд энэ хоёр ингээд бараг зэрэгцэж очсноо. Энэ доотлын ингээд хэсэг нь болонгууд одоо яль нь илүү үнэтэй байна гэдгийг харьцуулж байгаа байхгүй. Тэгэхэд одоо Fable 5-ын хай чинь энд ингээд нэг бараг $9 юм уу те $8.50 ч юм уу юм байж хахад Grok болонгууд хажууд нь ингээд бүр амар хямдхан байгаа байхгүй. Зарим тохиолдолд энэ бүр 17 дахин хямдхан байх боломжтой зөө. Тэгэхээр бүр ингээд энэ бол бүр ингээд амар том өөрчлөлт орж иж байгаа зөө. Тэгээ би энийг болонгууд үнэгүй хэрэглээгээр нь шууд бүр ингээд өнөөдржингөө нүдээд ашиглаад үнэхээр туршиж үзсэн. Тэгэхэд бол миний хувьд бол баг Opus 4.8 бодвол илүү ингээд одоо хурдан ажилдаг, илүү ухаалаг, тэгснээ илүү бага зардалтай ингээд одоо амархан ингээд одоо usage маань дүүрдгүү ч юм ийм байдлууд бол надад ажиглагдаад байгаа. За тэгэхээр энэ иш ороод харах юм бол одоо энэ Grok-ийн одоо grok.com гэдэг энэ вебсайт байна. Тэгээ эндээс л миний одоо usage буюу одоо 7 хоногийн маань хэрэглээг харж байна. За энийг хараад та нар шууд нэг л ингээд usage-тэй болохоор жоохон сонир харагдаж магадгүй. За ерөнхийдөө яадаг вэ гэлээ штэ. Жишээлбэл би Codex usage гэдэг ингээд орох юм бол зөө. Одоо Codex болон одоо Cloud-ийн ингээд usage-ийг хардаг хэсгүүд нь дандаа юутай дөхөхгүй. Одоо юм head юм одоо диаграмтай зөө. За би одоо эндээс харангууд за энэ одоо weekly limit гэж тэ. Тэгээд энэ дахиад 5 цагийн limit гэж байгаас. Тэнгууд нөө бид нэр ингээд байнгын одоо програмыг орж ингэж байнгын ашиглуулах гад тэрнээс болж ингэж 5 цагийн лимит рүү хуваагаад тэгээд дээрээс нэмээд weekly limitтэй болгодог зөө. Тэгэхээр би одоо яаж яах вэ гэвэл энэ weekly limit нь жишээлбэл одоо хэдэн сая токен ч юм уу би одоо ашиглах боломжтой байх гэхэд тэрийг би өнөөдөр шууд бүгдийг ашиглаад дуусгах боломжгүй. Тэгээд би энэ 5 цагийн лимитэд дуусгах юм бол тэгээд өнөөдөртөө ч юм уу бас өглөө хийж юм бол тэгээд би ерөөсөө ажиллах юм юг болж байгаа. Одоо ажиллах чадахгүй ч юм уу те одоо өөр AI ашиглах ч юм уу эсвэл би одоо заавал энэ кредит одоо нэмж төлбөр төлж ашиглах хэрэгтэй болж байгаа. За тэгээд 5 цагийн лимит нь дуусны дараа би дахиад 5 цагийн лимитээ хэрэглэсээр гад явсаар гад энэ одоо ингээд weekly limit би ашиглуулна гэсэн. Харин Grok дээр болонгууд шууд би одоо өнөөдөр жишээлбэл бүх weekly limit дуусгах болно зөө. Тэгээд одоо цаашдаа upgrade хийх юм уу эсвэл одоо нэмэлт кредит авах ч юм уу эсвэл би өөр аккаунтаар орж болно хамгийн амар нь. За тэгээд энийг болонгууд одоо ерөөсөө үнгүү 7 хоног ашиглах боломжтой. Тэр 7 хоногийн ирэхээ угаасаа одоо өнөөдөр ашигласан ч болно. Угаасаа тэ маргааш ашиглаад дууссан ч болно. Тэгэхээр энэ бол би шууд ашиглаж байгаа. Тэгээд ер нь бол би
айгүй давгүй гэж үзэж байгаа болохоор цаашаа төлбөр төлж магадгүй. Хэрвээ би abuse хийхийг одоо хүсвэл би өөр аккаунт үүсгэж байгаад одоо дахиад үнэгүй хэрэглээг нь ашиглаж болно гэсэн үг. Гэхдээ би айлуулах өөрөө девелопер хүний хувьд айлуулах тийм abuse хийхийг дэмжихгүй байна. Манай дуудлага дээр бас тийм хүмүүс ажиглагдаад байгаа. Тэгэхээр тэрийг битгий бас тэгж муухай зан гаргаарай. Манайхан үнэхээр ингээд Word таны ажлыг хөнгөвчлжүүл үн төлбөрийн төлөөд ашиглаад яваарай. За тэгээд өмнөх бичлэг дээр би ингээд нэг GLM за тэрийг одоо яаж харах юм бэ гэвэл би одоо ингээд энд Cloudflare-ийн вебсайт руу орж харж байна. Тэгээд одоо энд юу харагдаж байгааг үлээ шүү дээ. За тэгээд энд одоо юу харагдаж байгааг үлээ шүү дээ. Энэ total cost projected cycle cost гэдэг одоо энэ жишээлбэл энэ зүйлс нь одоо миний AI хэрэглээгийн одоо cost-ыг харуулж байгаа зөө. Одоо энэ ингээд хоёр spike-тай байгаа шүү дээ. Тэнгууд энэ болгоод нөө миний анх хэрэглэжсэн өдөр واخгүй юу. Тэгээд би тэр өдрөө болгоод нөө нэг карта энэ болонгод би энд болонгод карта холбогдсон Cloudflare-ийн аккаунт байгаа. Тэгээд би энд нэг өдрийн дотор шууд $10 шатаасан. Тэгээд ер нь бол цаашдаа яваад одоо өнөөдөр болонгод энийг дахиж тестэлж нэлээд турш үзээд ашигласан чинь энэ ингээд $18 одоо гарчин гэсэн үг. Тэгээд нийт болонгод би одоо энэ regular Twitch neuron гэдэг одоо ийм нэртэй юм байлаа энэ neuron гэдэг одоо ийм байдлаар ийм token тооцд юм байлаа л дээ. Тэгэхээр энийхээ хэрэглэн болонгод надад $29 буюу одоо бүтэн ингээд одоо нэг AI-ийн сарын төлбөр ингээд гарсан байгаас. Тэгээд би за тэгэхээр энэ бол үнэгүй биш юм байна гэдэг одоо эндээс харж байгаа энэ pricing гэдэг одоо хуудасаар нь орж харах юм бол workers free гэдэг хэсэг нь болонгод энэ 10,000 neuron per day гэж байна. Тэгэхээр өдөрт 10,000 neuron гэдэг нь болонгод яг яваад бодоод үзэх юм бол шүү дээ. Ерөөсөө ингээд нэг 3 чат ч юм уу бичээл ингээд ерөөсөө дуусчдаг. Тэгээд би энийг тестлэхдээ болонгод яасан бэ гэвэл GLM 5.2 гэдэг модель ашиглаад шууд нэг промптоор Minecraft-ыг одоо HTML дээр хэлээр тэгсэн ч гэсэн ингээд нөө шууд энэ free хэрэглэн дуусчих واخгүй. Тэгэхээр өдөрт нэг гэн ингээ prompt бичээд дуусчдаг тийм хэрэглэлтэй байх юм бол ер нь ямар хэрэгцээ байх вэ те. Тэгээ энийг цаашаа ингээ хараад үзэнгүүт энэ одоо лимитийн хэмжээ нь бол айгүй ингээд одоо төлбөрийн хэмжээ нь лунгууд бус дээдийг бодвол хамаагүй ингээд өндөр тусах боломжтой. Бид нар та хэрвээ мэдэхгүй болоо шүү дээ ингэдэг байхгүй. За би болонгууд одоо жишээлбэл Codex эсвэл одоо ChatGPT-тэй хэрэглэнгууд яадаг вэ гэвэл би ингээд нэг $100 төлөөд ашиглаа. Тэгээ би хэрэглээгээ одоо энэ жишээлбэл weekly limit-ийг би дуусгаад бүхлээр нь одоо ашиглах юм бол яг бол цаанаа серверийн зардал буюу нэмэлт зардлуудаас хамаарат OpenAI-с яадаг бол нэмж бүр ингээд одоо $10,000 зардал гарах боломжтой зөө. Тэгээд би хэрвээ $140 одоо плантай тэгээд тэрнгээрээ хэрэглээд бүр ингээд тултал нь одоо ашиглаад дуусна шүү дээ. Тэгэх юм бол одоо OpenAI ингээд зарлага нь болонгод $14,000 байх боломжтой гэж байгаа байхгүй. Тэгээд цаг хугацаа явахын хэрээр нь яаж байгаа вэ? Илүү ингээд одоо багасч ирж байгаа тэдний зарлага нь. Тэгээд ягаад гэвэл token-оо ингээд илүү бага ашигладаг, илүү efficient байлгадаг гэд. Тэгсэн ч гэсэн энэ ер нь бол зарлагын хэмжээ бол ягаад ч буурахгүй мөлий. Ягаад гэвэл одоо цаашдаа ингээд одоо хүмүүсийн AI-аар бичсэн кодын хэмжээ хүртэл ихсэх одоо төлөвтэй. Тэгэхээр тэр ихсэх одоо X-ийн хэрээр илүү их одоо ингээд код бичдэг AI-д нь илүү их ажиллах хэрэгтэй болно гэсэн үг. За, cloud-ийн болонгууд яг ижлэг ингээд одоо илүү зарлагтай байдаг зөө. За жишээлбэл энэ постыг одоо харъя л та. Тэгэх юм бол одоо нийт ингээд явсаар гад баг 700 ингээд 800 бүр ингээд тэрбум долларыг инвесторууд одоо мөнгө гаргаж агаад энэ ингээд AI одоо 900-д ингээд өгөөд байгаа байхгүй юу? Яг үндэ энэ 800 одоо тэрбум доллароос явсаар гад ерөөсөө орлогын хэмжээ нэх юм бол нэг үсрээл нэг 20 хэдэн тэрбум эсвэл 20-ээс 40 хэдэн тэрбум байгаа зөө. Тэгэхээр ерөөсөө эдгээр ингээд том компаниуд ерөөсөө ашиг олохгүй харин урт хугацааны байдлаараа буцаж одоо мөнгөө буцаж олно гэдэг байдлаараа явж байгаа. За тэгээд эндээс юу үсэж байгаа юм бэ гэвэл одоо том компаниуд зөө. Жишээлбэл одоо энэ хүний пост байна л та би яг үндсэн сувгийг нь бол хараг олоог байна. За энэ жишээлбэл $500 сая зөө. Зөвхөн cloud одоо ингээд нэг сарын зарлага дээр гаргацсан байхгүй юу. За энэ компани болонгууд ерөөсөө Uber байсан зөө. Uber одоо бүтэн жилийн хугацаанд ингэж одоо cloud-ийн AI-аар одоо ажилчдынхаа ажлыг одоо хөнгөвчүүлж AI-аар одоо ажлыг хийлгэж хүмүүсээ ажлаа салаад цөөхөн ажиллуулах ч юм уу ийм ингээд одоо бодлуудтай одоо AI-ыг ажилуулаад тэгээд бүр цаашдаа AI-ыг одоо илүү их одоо tokens таах хэрэгтэй. Та нар илүү их одоо tokens таажиж одоо энэ юунд байх хэрэгтэй зөө. Одоо өндрөөр үнэлэгдэх ёстой энэ компанид гэдэг бүр юм юмтай гаргаад ирсэн чинь хүмүүс нь бүр амар их одоо unlimited мөнгөтэй юм шиг зүгээр ингээд шатаагаадсан зөө. Тэгэд AI ингээд илүү их зарлагтай байна, хүнээс илүү их зарлагтай байна гэдэг нь одоо тодорхой болсон. Яагаад тэгж үзэж байгаа бол одоо бид нар энгийн жишээ авч үзье л да. За энгийн жишээгээр яаж үзье зөө.
За би болонгод одоо программист хүн за би болонгод за жишээлбэл 10 жил ажиллалаа гэх юм бол би ингээд улам туршлах чаад улам нэг юм амар хурдан хийдэг болно те. Тэгээ senior developer байх юм бол одоо junior developer-оос хөгжүүлэгчээс 2 дахин хурдан юм хийдэг болно те. Тэгээд илүү туршлагатай. Тэгэхээр нэг гаргасан алдаагаа дахиж гаргахгүй тэгээд одоо бүхэлдэн компани том системийг одоо AI-аар ингээд хийлгэжээс одоо бага алдаа гардаг. Тэнгууд нь дахиж одоо AI-аар хийлгэх гээл дахиж ингэж явсаар байтал одоо нэг хүний одоо нэг senior хөгжүүлэгчийн нэг удаа хийх зүйл нь ингээд 10 дахин хийгдээд ерөөсөө ингээд ямар ч юм efficient байдал нь харагдах болж байгаа байхгүй. Тэгэхээр буцаад нөгөө нэг том компаниуд буцаад хөгжүүлэгч одоо hire хийж ажил авч эхэлж байгаа. Тэгээд AI-ийн одоо энэ bubble гэх юм уу одоо нэг хөөсрөл нь яг үүндээ одоо том компаниудад бол муугаар нөлөөлж байгаа. Эсвэл одоо ямар ч хөгжүүлэлт хийхийг одоо мэдгүй тийм хүмүүс байна шүү дээ. Тийм хүмүүс одоо аппликейшн, вебсайт хийж мөнгө олъё үргэлж боддог байсан юм хиймээр байгаа гэх юм бол тэрэнд бол ямар ч асуудалгүй болж байгаа. Илүү харин тэр хүмүүст бол илүү бага зардалтай гэсэн үг. Одоо жишээлбэл заяа Монгол төрөл одоо юм үнэтэй байгаа. Одоо жишээлбэл би нэг аппликейшн хийхдээ заавал одоо админ вебсайт хийх хэрэгтэй, мобайл аппликейшн хийх хэрэгтэй. Тэгээд өөр юу гэдэг танилцуулга вебсайт хийх хэрэгтэй, төлбөрийн систем холбох хэрэгтэй, ингээл серверээ тохируулах хэрэгтэй тийм. Ингээл амар олон юм байгаа штэ. Энэ олон юм бүгдийг ингээд одоо AI-аар ингээд хийгээс сурчих юм бол яаж байгаа бол одоо бүтэн ингээд одоо 100-аас 200 сая ингээд системийг та өөрөөсөө одоо AI-аар хийлгээд тэр нь болгоод ерөөсөө нэг хэдхэн одоо хичээл аваад үзчихдэг ч юм уу эсвэл онлайнаар алидийн байгаа юм үзсээр байгаа тэгээс сурчна гэсэн. Тэгэхээр бүр ингээд амар одоо хэмнэлт байгаад байгаа байхгүй. Харин алидийн хийцэн систем дээр ингээд алдаа гаргаал. Одоо би жишээлбэл бодож байгаа байхгүй. За би өмнө ингээд одоо group компанид ажилладаг байхад ингээд өглөө болго ярьдаг. Энэ болонгууд нөгөө Scrum meeting гэж одоо хийдэг байсан. Яг гэвэл нөгөө программистууд одоо ингээд амар олон таскн дээр ажиллаж байгаа амар том зүйлийн төлөө явж байгаа те. Тэгээд 7 хоног болгоо ингээд одоо ажиллаа хуурдаг байхгүй. Тэгээд тэр ажлууд одоо яг гүйцэтгээд 7 хоногийн дараад нь дуусгахын тулд бүх хүмүүс өглөө болгоо одоо уулзалдаад за би өчтөр юм хийсэн, өнөөдөр юм хийн. За тэгээд ийм одоо хүнээс юм хүлээгдэж байгаа ч юм уу тэрийг ингээд амар нээлттэй ярьж одоо sync ажиллах хэвээр. Тэгэхээр тиймэрхүү ингээд уулзлууд дээр одоо үед яах вэ гэдэг ингээд амар сонир болж байгаа байхгүй. За би жишээлбэл зөө одоо AI-аар бүр амар их мэддэг болсон зөө. Би жишээлбэл одоо ингээд миний хувьд ингээд бүр ингээд юу гэдэг 5 6 7 төслөөр ингээд өдөр болго ингээд кодын бичүүлээд ингээд AI-аар ингээд юм хийлгээ яваад байгаа байхгүй. Тэгээ өөрөө олонгууд яа тэгвэл ажиллаа өгөөд тестлээ гэдээ явждаг. Тэгээ үнэхээр алдаа гарахгүй байх юм бол за ингээд нэг publish нэг release гаргая болон одоо backend хөгжүүлэгчээрээ ч юм уу эсвэл арай жоохон туршлагатай хүнээр нэг review хийлгэж байгаад ингээд оруулъя гэдэг. Тэгэхээр одоо үед би одоо ингээд бодож байгаа. Би одоо буцаа group компани эсвэл ийм том компанид ажиллаж байгаа юм бол яах вэ? За би өчтөр яасан 100 өөрчлөлт хийсэн. Би тэрийг бүгдийн нэгээр одоо ярьж чадахгүй шүү дээ 15 секунд дотор ч юм уу 30 секунд дотор. Тэгэхээр би өчтөр юу гэдэг за нэг энэ систем дээр 10 өөрчлөлт оруулсан. 10 ингээд одоо баг хийж зассан. Гэхдээ дахиад 10-ыг одоо үүсгэсэн байж магадгүй. Би мэдгүй. Би тэр кодыг бичээгүй. Тэгээд яг ингээд одоо би өөрийн ингээд одоо бичсэн код, бичсэн системээ харангуут айгүй ингээд цэвэрхэн явцсан те код нь хүртэл ингээд ойлгоход хэлбэр тэгсэн мэт одоо болгоод би ингээд AI-аар бичсэн кодыг ерөөсөө өөрөө засах ямарч боломжгүй болж байгаа. Би тэгэхээр яг юу болоод байна, яаж байгаа гэдгийг одоо өөрөө ингээд харж уншихад одоо уншихад хэцүү юм код тэгээд ажиллагааны хувьд ингээд яг үүндээ одоо best practice буюу хамгийн зөв аргаар шийдсэн үгүй юу гэдэг жоохон тийм хэцүү байдлаар болчихж байгаа. Тэгж байгаа байхгүй юу? За тэгээ энэнгээр би яг юу хэлэх гээд байна гэдгийг ба штэ. Бид нэр одоо ингээд яаж ч удсан хоцрогдоогүй байна. Хөгжүүлэгчийн одоо ингээд анхны суур мэдлэг болон одоо яг юу болдог fundamental тэгээд хүний одоо хувийн ингээд хөгжилтэй би одоо жишээлбэл ямар зүйл хүсэж байна, яах зорилготой вэ? Миний одоо ингээд бүтээл сэтгэлгээ тэр бүгд одоо ингээд хамгийн их хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь одоо энэ хэрэгслүүдийг би одоо ашигласан ч гэсэн ашиглаагүй байсан ч гэсэн одоо би хамгийн одоо сайн үр дүнг гаргах хэрэгтэй болж байгаа. За, эргээд Grok-ийнхоо бичлэгдээ оръё. За, энд юу болсон бэ гэвэл байна штэ. Grok-ыг болгоод нь Fable 5 Max, Fable Extra High, Fable одоо High ингээд одоо энэ дунд нь ороод ирсэн байгаа. Grok 4.5 гэдэг. Тэгснэ ингээд одоо та нар cost-ыг харах юм бол ингээд 151 буюу ингээд бусдаасаа харьцуулбал бүр ингээд 10 дахин одоо эндээс 10 дахин баг бага штэ. Эндээс л ингээд 17 дахин бага байгаа штэ. Амар ингээд одоо бага өртөгтэй мөртлөө дунд нь ингээд ороод ирсэн.
тэгснэ ингээд одоо өрсөлдөө явж байгаа байхгүй юу. Тэгээд энийг болонгууд одоо энэ жишээлбэл бенчмаркийг гаргахдаа гарууд болонгууд жоохон biasтай байж болох. Яг гэвэл одоо энэ ч нэг курсорынх нь өөрийнх нь одоо бенчмарк гэхгүй юу. Тэгэхээр курсорынхон одоо жишээлбэл бодлогонууд өгөхдөө одоо AI-д өгөхдөө энэ одоо жишээлбэл скорын хувийг хэмжихдээ яг гэвэл өөрсдийнхөө одоо гаргасан бодлогууд дээр сургаад заяа зөвхөн тэр бодлогууд дээр ч юм уу AI сургацсан заяа. Тэгээ өөр төрлийн ингээд одоо асуудлыг шийдвэрлэх үед дээр одоо Grok бүр ингээд шал доошо бүр навс унах боломжтой. Гэхдээ миний ашиглалтын хувьд бол энэ Fable-ийн яг дунд нь орхон цаашаа. Гэхдээ ер нь бол энэ Opus 4.8-аас бол арай муу. Гэхдээ дажгүй ингээд үзүүлэлтээ бас амар хурдан ажилт юм байна гэдгийг бол би хангалттай баталж байна. За одоо би ингээд usage-д дүүргэсэн байгаа заяа. Тэгэхээр та хэд одоо яах вэ гэлээ штэ. Google руу зүгээр ороод Grok гэж чичээд. За Grok-ийн үндсэн вебсайт руу орно. За ингээд Grok-ийн вебсайт руу ороод ирэнгүүт ингэж харагдаж байгаа. Тэгэхээр баруун дээдлээс нь бүгдээрээ sign up дээр нь дарж байгаа бүртгүүлэн заяа. За эндээс та ялангууд одоо Twitter аккаунт эсвэл одоо бусад сувгаар нь нэвтрч болно. Миний хувьд бол Google-ээр нэвтрээ. За би өөрийнхөө нэг шинэ Google аккаунтаараа одоо анх бүртгүүлж байгаа нээшээ. За энэ дээр юу гарч иж байгааг ойлоо штэ. За шинэ чат байна, connect гэдэг юмнууд байна. За эндээс баруун дотлын try for $10 гэж байна. За энэ дээр болонгод юу гэж байгаа бол 7 хоногийн одоо ямар ч одоо төлбөр төлгөөр үнэгүй ашиглана гэсэн үг. Тэгэхээр та одоо энэ 7 хоногийн одоо токеныг шууд өдөртөө дуусгаж болно, өөрийнхөө ажилдаа шууд ашиглаж болно. За би энэ болонгод шинэ аккаунт үүсгэсэн чинь надад дахиад одоо үнэгүүгээр одоо 7 хоног үржин. Тэгэхээр би дахиж өөр аккаунт үүсгээд ингэж холбож жоох abuse хийж магадгүй. Гэхдээ энэ нэр болгоод таад яг үл claim offer гэж байгаа. Нэг карта заавал холбох хэрэгтэй дээ. Тэгэхээр миний хувьд яадаг бол одоо энэ 7 хоног дуусгаас өмнө календар дээр ч юм уу нэг сэрүүлэг эсвэл сануулга юм тавьж агаад тэгээд юугаараа надад сануулаарай гэдээ ерөөсөө оруулцдаг. Тэгээд тэр 7 хоног нь одоо дуусгаас нь өмнө би буцаад энийг cancel хийчих юм бол одоо надаас мөнгө авахгүй нэ шүү дээ. Одоо энэ жишээлбэл надаас шууд 100 мянга авах гэдэг байгаа байхгүй. За энд мэйлэн дээр код ирсэн байна. Тэрийг нь оруулъя. За тэгээд энэ линк гэдэг нь болгоод алидийн одоо миний картнууд холбоотойгоо юм байна. За би эндээс өөр нэг карт сонгож байгаа. Start trial-ын дарж байгаа тэглүүлчихье. Окей. За ингээ карта холбочлоо. За энэ дээр та одоо virtual card одоо үүсгэж байгаад амар амархан штэ. Хаан банк руу орж жоод virtual card үүсгэж чинь эсвэл тэ social pay руу ороод амар амархан үүсгэждэг. За эндээс одоо үүсгэсэн одоо яах вэ гэвэл та settings дээр sorry. За хөө энийг би хайгаадсан чинь refresh дарсан чинь гараад ирлээ. Би одоо зөвхөн Twitter-ээр ороход болд юм болов бодоод за энэ дээр юу вэ? Зүүн талын цэснээс бид нар одоо энэ харж байгаагаар bold гэдэг цэс байна. Эсвэл энэ доор нь шууд гарч ичвэл энэ дээр харагдана. За энэ болонгууд шууд би одоо Mac дээр болохоор энийг командыг надад харуулж байна. Би одоо яг бол terminal гэж нээгээд шууд энэ командыг одоо paste хийгээд enter дарчна. За ингээд одоо татчихгонгууд за минийх дээр болгоод алидын одоо татсан байгаа болохоор энэ бол явах болохгүй. За тэгээд энэ уншиж дуусны дараа бүгдээрээ зөв Grok гэж бичээд шууд ер нь бол орчин. За Grok гэд бичингууд одоо authentication шаарддаг. Тэрийг болонгууд та дүүсээ заалуулахгүй гайгүй мэдж байгаа болохгүй бол одоо AI руугаа скриншот хийгээд явуулчихвал. За ингээд энд юу орчиж байгаа бол энэ болонгууд яг терминал нээж ашиглаж байгаа мөртлөө яг одоо юм editor шиг юм одоо дизайнтай. Бид нар одоо энэ ингээд ямар нэг юм бичээд маус өөр газар дарах юм бол одоо энэ ингээд одоо unfocus хийдэг. Энэ буцаа фокуслах чинь за ийм байдлаар ингээд явж байгаа. Тэгээд энэ дээр яг хөө бүгдээрээ заавал одоо VS Code ч юм уу эсвэл кодын хэрэгсэл ашиглаж иж ингээд код бичүүлнэ гэсэн үг. За хэрвээ код бичүүлэхгүй бол зүгээр та нараа эндээс шууд expert mode дээр нь тавьж байгаа Super Grok гэдэг хэсэг нь одоо хэсгээр нь дамжуулаад ашиглаж болно. За тэгээд хэрвээ та одоо шүү дээ үнэхээр одоо GLM 5.2 эсвэл одоо Gemini ч юм уу ингээд дандаа одоо open source гоё модулууд ашиглахыг хүсэн шүү дээ. Тэгж явах юм бол одоо ийм юмд ингээд одоо мөнгө хамгийн зарлагдж байгаа оронд яах вэ гэвэл ийм Ollama гэдэг одоо энэ вебсайт руу орж ашиглаж болно. За энэ Ollama гэдэг нь бол одоо open source одоо модулуудыг ашиглах юм боломжтой болгож өгж байгаа юм хэрэгсэл байгаа. За энэний хамгийн гоё юм гэх юм бол та дахиад за би терминал хэрвээ та одоо юу ашиглах за ингээд терминал үүсгээд ашиглаж болно. За та тэрөө одоо нэг cloud code ашиглаад алидын сурцсан бол яах вэ гэвэл энэ дээр Ollama за би томруулчих гэсэн. За Ollama launch cloud гэдэг
ингээд ажиллуулчингууд одоо энд хүссэн ингээд модельүүд гараад ирчдэг. Тэгээд эндээс л одоо GLM 5.2 болон Gemini модельүүд бүгдийг сонгоод одоо ашиглах боломжтой зөө. Энэ хамгийн гоё юм. Тэгээд юу нь гоё вэ гэвэл штэ. Одоо би жишээлбэл энд ингээд амар их ашигласан зөө. Яагаад тэгж хэлж байгааг бол би энэ ингээд одоо ийшээ усныг сарын $20 төлдөхгүй. Тэгээд энэ weekly limitтэй тэгээд weekly usage-ийг би одоо тулгацсан байна. Тэгээд энэ гоё юм гэх юм бол одоо би ингээд Cloudflare-с ингээд төлбөртэй өндөр төлбөртэй ингээд хэрэгжилж байгаа мөртлөө миний одоо яг ашиглаж явах үед амар их алдаа гардаг. За ингээд таны одоо хэрэглээ чинь те too much request буюу хэтэрхий олон ингээд одоо хүсэлт ирээд бид нар хүсэлтэд даахгүй байна гэдэг байдлаар ингээд миний ажлыг бол хийхгүй гүрийгээд алдаа заагаад байгаа. Тэгэхээр энэ дээр болонгууд би ингээд хүссэн модельөө сонгоод хамгийн гоё байдлаар ашиглаж болж байгаа. За миний хувьд болонгууд энэ GLM 5.2 гэдэг би ашиглана шүү дээ. Тэгэнгүүт яадаг гэвэл би жишээлбэл за ингээд яг cloud code чиг харагдаж байгаа. За би жишээлбэл одоо ингээд вебсайтынхаа одоо нэг хэсгийг алдаа гараад скриншот хийлээ. За ингээд скриншот хийчихэ. Хоп. За би ингээд файлаа жишээлбэл ингээд оруулаад одоо зураг оруулаад энд юу байна? Алдаа байна уу? Гэт асуух юм бол жишээлбэл энд яадаг вэ? GLM 5.2 жоохон суг. Тэгээд ийм зураг мураг одоо ерөөсөө ингээд одоо юу ч таньж чадахгүй зөө screen. За тэгэхээр яах вэ гэвэл би дахиад ойлаамаа launch cloud за ингээд энэ дээр би яах гэж байгаа бол одоо Gemini гэдэг модель бол надад хамгийн таалагддаг байгаа. Эндээс Minimax болонгууд миний нэг сонирхолтой бол таарахгүй байгаа юм аа. За Gemini за энэ Ultrino за миний usage limit одоо тулцсан болохоор ерөөсө болохгүй гэдэг. За энэ Gemini дээр болохоор яад юм бэ гэхээр одоо яг саяных шиг ингээд зураг оруулж ирэнгүүт ерөөсө энэ ингээд ямар ч асуудалгүй одоо ажиллуулждаг. Тэгээд cloud code ашиглаж байгаа гоё гол юм нь одоо би ингээд аль хэдийн одоо холбогдсон байгаа skill болон MCP бүх зүйлээ шууд чирж орж ирээд энэ моделийн зүгээр солиод ашиглаж гэсэн үг. Тэгэхээр энэ болонгууд юу нь гоё вэ одоо би жишээлбэл cloud-ийн одоо Fable-ийг ашиглаад ингээд хамаг их ажиллаа гол архитектураа босгоцсон. Тэгээд жижигэн юмнуудаа яах вэ ийм жижиг модельүүдээр ерөөсө хийлэгцэн ч одоо миний хувьд ямар ч асуудалгүй болчиход байгаа байхгүй. Тэгээд энэ open source модельүүд ашиглаж байгаад яг Grok-ийн моделийг ашиглах үед бол Grok-ийн модель шал өөр level дээр бол ажиллаж байгаа нь бол харагдсан. За одоо байна штэ. Одоо яг одоо бол одоо 11 цаг 21 минут болж байна. 7 сарын 9. Маргаашнаас наадам эхлэн заяа. Гэхдээ наадам чухал биш. Одоо 30 минут 40 минутын дараа л ихэд одоо шууд ChatGPT-ийн GPT 5-ын 4 буюу GPT 5-ын 6 буюу шинэ модель гарах гэж байна. Энэ бол бүр амар хайптай, амар одоо олон хүмүүс хүлээж байгаа. Би өөрөлд одоо cloud-ийнхаа subscription-ыг cancel хийсэн заяа. Тэгээд GPT 5-ын 6 хүлээж байна. За GPT 5-ын 6-гийн хувьд юу байна вэ? За энэ болгоо terminal bench гэдэг арай одоо гоё одоо benchmark байна. Төрөний болгоод нөгөө курсорыг болохоор жоохон biasтай те курсорынхон өөрсдөө бэлдсэн болохоор тэр юугаа Grok бол дээш өндөрт гаргаад ирсэн байгаа. За тэгээд энэ долонгууд юу харж байна вэ? Энэ GPT 5-ын 6 Sol Ultra гэдэг одоо ийм модель нь бүр ингээд 91.9% буюу одоо бидний ингээд амьдрал дээр тулгардаг одоо жишээл математикийн өндөр одоо комплекс асуудлуудыг бүгдийг бодож байгаа гэсэн үг. Бараг бүгдийг гэсэн үг. За тэгээд энэ долонгууд 5-ын 6 Sol гэдэг нь долонгууд 88% та. Тэгснэ араас нь нөгөө нэг Cloud Mythos нь 88% та гэсэн үг. За энэ Cloud Mythos 88% та гэдэг бол бүр ингээд амар өндөр шүү дээ. Тэгээд бид нар чи Cloud Mythos-ийг ерөөс ашиглаж үзээгүй. Бид нар чи энэ Fable-ийг ашиглаж байсан байхгүй. Fable чинь харин Cloud-ийг ингээд нөгөө гавлж ягаад бид нарт өгчдээ шүү дээ. Хамаг юмыг хааж ягаад тэгээд сүүлд бүр нөгөө нэг буцаж төрөөс хаачаа дахиж гаргаж ирэхдээ ингээд бүр гавлсан байснаа бүр нэмээд дөнгөлж байгаад биднэрт өгсөн байхгүй юу. Тэгээд Mythos нь бол үнэхээр сайн гэж одоо бид нар бодоод байсан чинь бүр тэрнээс нь амар модель ингээд гараад ирж байгаа зөө. За энэ нь одоо ингээд гарч ирэх гээд бэлэн болцсон байна. За тэгээд том газрууд одоо жишээл Vercel одоо өөр том компаниуд одоо жишээлбэл вебсайт буюу бүх юмний суурийг хийдэг компаниуд энэ моделийг айл хэдийн бүр ингээд 2-3 сарын өмнөөс бүр ингээд ашигладаг байсан. За энэ ChatGPT-ийн өөрөөсөө бас ингээд энийг бас амар олон сар ашигласан. Тэгээд энийг бол хамгийн сайн гэж үзээд байгаа. За энэ хайпыг одоо үнэн үү үгүй юу гэдгийг мэдхийн тулд би
энэ залуугийн лайвыг хүлээж байна. Одоо энд Vibe Code with GPT 5.6 гэж байгаа. За энэ channel болонгууд би сүүлийн үед их үзэж байгаа. За яг гэвэл энэ залуу болонгууд амар их одоо токентэй шууд одоо курсорынхоо юун дээр токен чарж хийхдээ $6-7,000 хийцэн тэгснэ шууд PayPal 5-ыг ашигласнаа шууд одоо 2 цагийн дотор шууд $2,000 хэмжээний токен шатааждаг. Тэгэхээр одоо надад тийм шатаах токен байхгүй юм чи. Энэ залууг ер нь бол яаж хэрэгжилж яаж туршиж ийн гэдгийг хардаг. За тэгээ би бас гоё бичлэгүүдийг эндээс харуулъя гэж бодож байна. За энэ жишээлбэл одоо Fable 5-ыг гарч ирэх үед одоо live stream хийгээд тэр үедээ одоо энэ lava lamp буюу одоо дотроо лаватай тийм lamp одоо хийсэн тэ гэрлийн чидээ хийсэн байна. За энийг ингээд одоо ажиллуулад симуляц их одоо гол чаленж нь болонгууд энэ яадаг бол одоо физиктэй цаана одоо явж байгаа тэр хэрхэн одоо физикийн хувьд сайн ажиллах вэ, гэрэлтүүлэг нь яах вэ гэдгийг одоо ингээд чаленж болж ирдэг модельүүд дээр. Тэгэхээр энэ болонгууд Fable-ээр ингээд одоо хийлгсэн lava lamp нь бол ингээд харагдаж байна. За энэ болонгууд одоо байгаа модельүүдийн хувьд бол хамгийн дажгүй нь байгаад байгаа. За тэгээд эндээс цаашаа за энэ одоо энэ дээр байгаагаар ингээ харах юм болоо шүү дээ. Одоо ингээд дэлхийн одоо Нарны аймгийн ингээд бүх гариг бүх сарнуудыг ингээд гаргаж ирээд одоо HTML зөвхөн HTML-аар одоо юм кодыг бичүүлээгээд харуулсан одоо гаргаад ирсэн. Тэгсэн чинь яасан бэ бол одоо бүр ингээд цэмбэ зөө бүр амар гоё. За энийг жишээлбэл би юуг нь mute хийчихье тэгэхгүй болохгүй. За энэ одоо ингээд бүгд одоо нараа тойроод ирж байгаа цартаа. За ингээд хурдныхаа яг дагуу бүх физик бүх юм болцсон зөө. Тэгээд одоо яг тэнхлийнхаа дагуу ингэж тойрж иргэдэг. За ингээд хурд нь доороо байна. За тэгээд баруун талд нь болонгод бүх мэдээлэл одоо mass нь хэд, density одоо температур нь хэд байдаг вэ гэдээ одоо байж идэг. Тэгснэ одоо энэ дээр за одоо харж байгаа энэ sun гэдэг одоо наран дээр одоо фокуслцсан байгаа. Тэгснэ за энийг x-лээ. Тэгснэ одоо энэ дэлхий рүү ч даран заяа. Дангижаад дэлхий рүү дарангуй шууд дэлхий рүү ингээд одоо фокус ч ингэж гоё анимашнтай очиод тэгснэ баруун талд нь шууд бүх мэдээлэл гарч ирсэн. Энэ сар мар ингэж тойрж эргэж мэргээд бүх юмнууд нь ингээд амар гоё гараад ирсэн байхгүй. Тэгснэ энэ зөвхөн одоо дэлхийн ингээд одоо сарыг биш заяа. Бусад аймагуудын одоо бусад гаригуудын бүх сарнуудыг ингээд гаргаад ирсэн байна. За иймэрхүү байдлаар ингээд одоо амар чаленжийн юм тестүүдийг бол гаргаад ирж байгаа. Энэ бол айгүй сонирхолтой. За яг тэрхүү тестүүд дундаас хамгийн сонирхолтой нь одоо энэ ингээд юу байгаа? Аимшигын тоглоом байгаа. За энэ аимшигын тоглоомд бол айгүй их одоо юу хэрэгтэй юм бэлээ? Мэдрэмж хэрэгтэй. За энэ одоо жишээлбэл чийдэн асч जैन те. Тэгснэ ингээд одоо текстчур нь ямар байна? Одоо энэ зөвхөн HTML одоо код бичсэн шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд одоо cinematic ингээд байдлаар харуулж болж байгаа байхгүй юу? За ингээд одоо энэ түлхүүр олж жагаад энэ тоглоомын дөрвөн болгоод яах вэ гэвэл одоо 3 түлхүүр олоо. Тэгээд одоо эндээс зүгтэж гарах ёстой. Тэрнээс өмнө одоо хэрвээ мангаст одоо эсвэл одоо чөтгөрт байруулах юм бол тэгээд ялагдана гэсэн үг. За тэгээд одоо jump scare буюу аимшиг одоо хэсгүүд байх ёстой. За энэ дээр жоохон fail-тэй дахиж нэг одоо засуулж өгөх шиг байна. За эндээс одоо явж ийн одоо энэ гэрэл мэрлэнэ навчаад цаанаа дуу явж байгаа. All right, what do you guys think? W in the chat if you think it's good. Okay, here. За саяны ингээд дуунууд гарч байгаас одоо түлхүүр авч явах дуу тоглож जैन. Тэгээ дээрээс нэмээд одоо гэрэл нь ингээд данивч जैन те. Тэр дуунууд нь болонгод ерөөсө бүх дууг нь Cloud өөрөө хийцэн гэсэн үг. Fable. What? Өнөөдөр одоо энд нь ингээд одоо жишээл чөтгөр гарч иж байгаа байхгүй юу? Oh my gosh. Хартаа. Энэ даач нэг жоо. Okay. Борооч. Гэхдээ энэ одоо айлах хэсэг мэсгэн бүгдээрээ болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоод бусад модельүүдийг бодвол одоо мэдрэмж одоо анхны байдлаар хийсэн одоо тэр гэрэлтүүлгийн тэр бүх тохиргоонууд нь бүгд амар гоё гараад ирсэн байгаа байхгүй юу? За би дахиад нэг гоё юм үзүүлье зөө. За энэ бүр ингээд энийг анх харчаад би бүр одоо амар болцсон байж тээ гэдгийг бүр мэдсэн. Яг төлөвлөнд болгоод block craft буюу энэ Minecraft-ыг одоо зөвхөн ганц HTML файл дотор зөвхөн бүр Minecraft-ыг бүхлээр нь хийсэн байгаа байхгүй юу? You got Minecraft. All right. W or F? За ингээд одоо яаж байгаа вэ одоо анх ингээд төрөнгүүтээ энэ одоо бүх газрын одоо өнгө тэгээд моднууд нь аягүй гоё гараад ирсэн байгаа. За Minecraft тоглодог хүүхдүүд байвал ингээд ерөөсөө өөрсдийнхөө Minecraft-ийг та хийх боломжтой болсон байна гэдгийг харж болж байгаа. За энэ одоо блокнууд эвдээд эсвэл одоо өөрч тоглож болж байна. За унлаа. За эндээс бүр ус руу сэлж болно. Одоо ус руу сэлэнгууд ингээ хөвх ингээд анимашн тавиац бүр тэгснэ цаашна. За одоо ингээд бүр өдөр нь шөнө болж солигдоод байгаа. За тэгснэ. Нэрд од модтой. Бүх юм ингээд амар гоо ажиллаад байгааз. За энэ доошоо яваад ухаж үтсэн. За окей. За нэг юм байна. За тэгээ Fable-ийн одоо
релиз хийх үед нь хамгийн сүүлийн хийсэн тест нь болгоод юм нуклеар одоо бөмбөг тестэлдэг юм одоо тест юм одоо симулятор бичлэг хийж үзсэн байна. Одоо энэ жишээл газрын зураг бүх юм нас ингээд Cloud Fable өөрөө хийсэн гэсэн үг байхгүй юу? За ингээд дэлбэл за энэ хамгийн гоё хэсэг нах. За энэ дээр ямар ч дууг юм бэ? За ингээд дэлбрээд одоо Mushroom Cloud буюу одоо юм үүлэн юу үүсэх хэвээр тий. Эднэрийг бүгдийг ингээ гоё харуулж хийгээд за ийм гоё зүйлс болсон шүү манайхаа Fable 5 одоо 12 хүртэл буюу ингээд дахиад хэд хоногийн дараа буцаа байхгүй болох юм шиг байна. Гэхдээ яг үнэндээ тэд нэр Fable-ийг ингээд одоо маркетаас татчих юм бол тэд нэр өөрсдөө одоо ямар ч юм юуг болно маркет дээр өрсөлдөх юм чадваргүй болно гэсэн үг одоо шууд бүгд cloud-ыг ашиглахаа болоод ChatGPT юм уу эсвэл Grok-ыг ашиглах ч юм уу юм төлөвчлөж магадгүй яг гэвэл одоо cloud-ийн Fable ингээд токенер төлбөр төлдөг болно гэх юм бол бүр одоогийн байгаа одоо үннээсээ бүр хэд дахин үнэтэй болох байхгүй. Тэгэхээр ерөөсөө хэнч тэр төлбөрийн төлөхгүй хэрч одоо баян хүн байсан тэрийг одоо төлж тэнэгдэхгүй гэсэн үг. За манайхаа энэ бичлэг энэ үрээд өндөрлж байна. Дараагийн бичлэг бүгд дээр юу ярих вэ? Мэдээ ChatGPT-ийн 5.6 болон шинэ гарсан модулуудыг ярьж болно. Мөн одоо миний ашигласан хэрэгэлсэн зүйлсийг одоо харж болно. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр та. Peace.